Албани, Кипр, Буркина Фасо, Бруней гэдэг ийм одоо 4 оронд бол өвчл нэмэгдсэн одоо байна. За мөн одоо бүгд найрамдах Солонгос улс, Япон, Америкийн нэгдсэн улс, Иран, Итали зэрэг орнууд бол халдвар бас эрчтэй тархсан хэвээр байна. За нэг мэдээлэл бол бид нар та бүхэнд бас бүтэн сая өдөр буюу 3 сарын 8-нд мэдээлэл хийжсэн. За Дорнов аймагт тусгаарлагдсан Францын иргэн одоо с ิจ гтэй тохиолдолд тусгаарлагдсан байгаа гэж мэдээлж ийсэн. За энэ хүний шинжилгээний сорьц бол өчигдөр өглөө одоо халдварт өвчин судлалын үндэсний төвд ирсэн. За ингээд шөнийн одоо 02 цагт энэ хүний шинжилгээ хариу гарч одоо коронавирус гарсан. За тэгээ энэ хүнийг бол бид нар одоо коронавирустай халдвартай одоо анхны тохиолдлоо гэж ингэж бүртгэж судалж байгаа. За энэ хүн маань бол гадны иргэн учраас бид нар одоо эрүүл мэндийн яамнаас энэ халдвар гарсан цагаас эхлээд та бүхэнд анхааруулж ирсэн. Нийт ард түмэндээ ер нь манай орн бол халдвар орж ирэх өндөр эрсдэлтэй, орж ирэх юм бол харахах одоо эрсдэлтэй өндөрөө гэсэн ийм одоо мэдээллийг бол хийж ийсэн. Тэгээд энэ одоо гадны иргэн бол бас одоо гадны улс орноос манай улсад бол коронавирусын халдварлыг бол зөөвөрлөгдөн одоо авчирсан тохиолдол гэж үздэг. Энийг бол дэлхийн нийтээр одоо imported case гэж одоо хэлдэг ийм тохиолдол бол манай улсад бол одоо бүртгэгдсэн байна. За энэ хүний одоогийн байдлаар ойрын бүх хайдлыг бид нар судалгаа шинжилгээнд авсан. За яагаад гэвэл анх ирсэн цагаас нь эхлээд манай халдварт өвчин судлалын үндэсний төв бол одоо нарийн хямжээсэн. За энэ хяналтынхаа талаар бол одоо бас хэвлэлийн хурлын явцад та бүхэнд бол мэдээлэл хийн. За ингээ уламжил ёсоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ажилтан Ариун Туяа дэлхийд дахин коронавирусын халдвар ямар байгаа талаар мэдээлэл хийнэ. За сайн байцгаана уу. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 3 сарын 9-ний мэдээгээр дэлхийн 109 улс орон нутаг дэвсгэрт COVID-19 халдварын нийт 100,577 тохиолдол бүртгэгдсэн. 24 цагийн дотор дэлхийн хэмжээнд 98 хүн нас барж, нийт нас баралтын тоо 3,584 болсон. Шинээр Албани, Бангладеш, Парагвай зэрэг орнд COVID-19-ийн халдвар бүртгэгдсэн. Хятад улсад нас баралт бол 23-аар нэмэгдэж 45 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Иран, Итали, Испани зэрэг орноос импорт болсон тохиолдол Хятад улсад бүртгэгдээд байна. Хятад улсад 80,000 гаруй тохиолдол бүртгэгдснээс 70% нь эдгэрч эмнэлгээс гарсан. За Иранд бол 743 тохиолдол шинээр нэмэгдсэн. Итали тохиолдлын тоо 1492 болж нас барсан хүний тоо 463 хүрлээ. Хөл хориг өчигдрөөс орон даяар тогтоох шийдвэр гарч 60 сая хүн хамрагдсан байна. Дэлхийн хэмжээнд сүүлийн өдрүүдэд тохиолдлын тоо 100,000 давж 100 гаруй улсад халдвар бүртгэгдлээ. Олон орныг хамарч байгаа ч цар тахлын эрсдэл бодолт болж байгааг харуулж байна. Халдвараас сэргийлэх шийдвэртэй арга хэмжээг эрт үед нь ахын чухал байгаа. Нийт тохиолдлын 93% нь 4 улсад бүртгэгдэж байна. Эдгээр 4 орноос Хятад улс эпидемик хяналтанд авч Солонгос улсад халдварын тоо буурах хандлагатай байна. Шинээр 248 тохиолдол Солонгос улсад нэмэгдсэн. Дээгүү хотын нөхцөл байдал бол тогтворж байна. За Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тохиолдол бүртгэгдээгүй, импортын тохиолдол бүртгэгдсэн боломжтой тархаж байгаа улс орнуудад тохиолдлыг эрт илрүүлэх, лабораториор онцлох, тусгаарлах, хайртлыг судлах зэрэг арга хэмжээг тохиолдол бүрт авахыг хийхийг зөвлөж байна. За баярлалаа. За баярлалаа. Ингээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бид нарт бас одоо олон төрлийн вакцин үйлдвэрлэж байгаа талаар бас мэдээлэл өгч байгаа. За бас дэлхийн 5 орн бол энэ өвчний эсрэг вакциныг бол бас үйлдвэрлэж эхлэх ийм судалгаа шинжилгээнийхээ ажил байгаа. Тэгээ энэ талаар манай хотод хамтын ажиллагааны хэлтсийн дарга Янжмаа та бүхэнд мэдээлэл хийнэ. Сайн байцгаана уу. За вакцины талаарх мэдээллийг ард иргэдээс маш их асууж тодруулж авах холбогдуулан энэ мэдээллийг та бүхэнд хүргэхээр бэлтгэсэн байгаа. За тэгэхээр COVID-19 энэ халдвар өвчний эсрэг вакциныг хөгжүүлж
боловсруулж гаргахаар дэлхийн одоо биотехнологийн нэртэй том одоо корпорацууд бол маш их хүчин чармаас гарган ажиллаж байгаа. За бүгд найрамд хятад ард улсад одоо 1-р сарын 9-нд уг шинэ вирусын генийн дарааллыг тогтоосныгоо 1-р сарын 10-ны өдөр дэлхийн улс орнууд олон дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хуваалцсан байгаа. За үүний дараагаар тэргүүлэгч компаниуд генийн дараалал дээр үндэслэж лаборатори вирусыг гаргаж авах улмаар одоо боломжит вакцины хувилбаруудыг хөгжүүлж эхэлсэн байгаа. За энэ та бүхэнд нэг шинэ мэдээлэлүүд бол 2017 онд Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан шийдвэрээр дэлхийд дахинд эпидеми буюу одоо халдварын тархалт дэгдсэн үед бэлэн байдлыг хангах зорилгоор одоо олон улсын түншлэлийн санг бол байгуулсан байгаа. Эпидемийн бэлэн байдлын инноваци төлөв түншлэл буюу СЭПИ нэртэй байгууллага байгаа. Билл Мелинда Гейтсийн сан болон одоо Норвеги, Япон, Герман гэх мэтчилгээ улсуудын анхны одоо санхүүжилтээр санагдсан байгаа. Энд дээр бол олон улсуудын засгийн газрын болон засгийн газрын бус байгууллага, одоо гоёны байгууллага, янз бүрийн байгууллагуудын банк санхүүгийн байгууллагуудын санхүүжилт бүрддэг байгаа. За уг санхүүжилтийг бол халдвар төвчөнд дэгдсэн үед дэлхийн хэмжээг одоо хамарсан үед шинэ вакциныг боловсруулах, тэр төслүүдийг санхүүжүүлэх, шинэ вакциныг хөгжүүлэлтийг дэмжих ийм зорилготой байгууллага ажиллаж байгаамаа. За одоогийн байдлаар энэ шинэ коронавирусын эсрэг вакциныг гаргаж авах энэ үйл ажиллагаанд дээрх түншлээс бол одоо 66 сая америк долларыг бол зарцуулаад нийтдээ 30 гаруй одоо дэлхийн одоо өндөр хүчтэй улс орнуудын биотехнологийн одоо компаниуд болон одоо судалгаа шинжилгээний институтууд одоо хамтран ажиллаж байна. За тэгээд ерөнхийдөө болоод хамгийн хурдандаа одоо энэ зарим компани 4-р сарын эхэнд, зарим компани 4-р сарын сүүлчээр одоо вакциныг амтан дээр турш үйл ажиллагааг эхлүүлэе гэж одоо мэдээлэл эхлүүлэхээр болж байгаа гэсэн мэдээлэл бол өгж байгаа. Гэхдээ энэ нь бол хараахан вакцин гаргаж авч байгаа гэсэн үг биш юм аа. Ягаад гэх юм бол амтан дээр туршилт хийсний дараа хүний буюу эмнэлзэн туршилт эхлэх ёстой. Энэ туршилт бас 3 үе шаттай явах юм. Ингээ бодоход бол ерөнхийдөө зөвшөөрөл аваад аюул буй үр дүнтэй нотлогдсон вакцин гаргаж авах хүртэл 1 жил хагас буюу 12-оос 18 сарын хугацааг зарцуулах гэсэн ийм мэдээллийг бол өгч байгаамаа. За яг зөвхөн компаниудын нэрийг дурдах юм бол өмнө нь одоо бас манай аймгийн хэрэгслийн дараа бас мэдээлэл өгч ирсэн. Одоо Enovio, Moderna, Sanofi, CureVac, Novavax, за Queensland-ийн сургуулийн судлаачдын баг Johnson & Johnson, GlaxoSmithKline гэх мэтчилгээ одоо энэ олон компаниуд бол хамгийн боломжит вакцины хувилбаруудыг одоо боловсруулсан туршилтаа эхлүүлэх гэсэн ийм амжилттай явж байгаа гэдгийг бас мэдээлсэн зүгтэй бахаа. Тэгэхээр вакцин одоо бүтээгдээ амжилттай туршигдаад эмнэлзэн 3 үе шатыг даваад олноор үйлдвэрлэх зөвшөөрлийг одоо дэлхийн улс орнуудын хүн сэмийн агентлагуудын зөвшөөрлийг авсны дараагаар массаар үйлдвэрлэгдээд хүнд хүртэл бол маш их хэмжээний хугацаа шаардлагана. Хамгийн богиносгосон хувилбар буюу 12-оос 18 сар гэдэг хугацаанд хийж бүтээж амжих юм бол энэ бол дэлхийн рекорд болно гэж үзэж байгаа. За энэ мэдээллийг та бүхэнд өгье. За баярлалаа. Тэгээ вакцин гэдэг нь ер нь ямар нэгэн халдвар төвчнөөс одоо хамгийн хамгаалах сайн найдвартай зэвсэг болдог. Тэгэхээр энэ одоо вакцины үйлдвэрлэлийн хувьд бол бас харьцангуй хугацаа шаардах юм байна. Яг эдлийн өвчин маань бол дэлхийд дахинд нэлээд өндөр тархацтай байгаа учраас одоо ард иргэд бид нар өөрсдийгөө одоо юуны түрүүнд хамгаалах, эрүүл мэндийн яам болон эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжүүдийг одоо сайн биелүүлэх, ямар нэгэн хэмжээгээр гадаад оронд аялаад орчоод ирсэн бол гэртээ өөрийгөө 14 хоног ажиглах, за ажиглах хугацаанд ямар нэгэн шинж тэмдэг халуурах, ханиах, за суулгах, хоолой өвдөх зэрэг ийм одоо коронавирусын одоо халдварын зэрэгтэй тохиолдол одоо өөрт мэдрэгдэх юм бол яаралтай одоо манай өгч байгаа 100 103 за манай энэ дээр бичсэн байгаа бүх эрүүл мэндийн байгууллагууд 24 цагаар бас
утасаар ажиллаж байгаа. Энэ утсан дээр бол одоо бас зөвлөгөө аваад гэртээ өөрөө тусгаарлаад зөвлөгөө авах хэрэгтэй. Яаран одоо эмнэлгийн байгууллагт бол одоо ирэх шаардлагагүй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл хүмүүсийн одоо эрүүл мэндийн байгууллагт их бөөгнөрл үүсэх юм бол бас халдвар гарах одоо эрсдэлтэй байгаа нь урд одоо орон Япон, Солонгос одоо бүгд найрамдаад улсад энэ өвчил гарч байгаа. Энэ одоо байдлаас бол ийм одоо сургамжтай байгаамаа. Тэгээ өнөө орооноос эхлээд бас нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв дээр 119 гэсэн одоо хотлайн утсаас ажиллана. За энэ утас бол 24 цагаар ажиллана. Энэ утсаар бол коронавирустай холбоотой ямар нэгэн зөвлөгөө бүх зүйлийг одоо асууж давж болно. Тэгээ энэ вирусын халдвар одоо бүртгэж эхэлсэн цагаас эхлээд эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн байгууллагууд бол хоёр үндсэн чиглэлээр бэлэн байдлаа хангаж ажилласан. За нэгдүгээрт нь урьдчилан сэргийлэх, хоёрдугаарт нь эмнэлгийн бэлэн байдлыг хангах. За энэ талаараа одоо эмнэлгийн тусламжийн газрын дарга буян жаргал та бүхэнд мэдээлэл хийнэ. Өнөөдөр өглөө 6 цагт улсын онцгой комиссар оролцсон. За онцгой комиссийн оролдооноор энэ коронавирусын халдвар илэрсэн тохиолдлын талаарх мэдээллийг сонсож холбогдох арга хэмжээг олгосон. За Улаанбаатар Москва Улаанбаатарын чиглэлийн онгоцоор 59 зорчигчид ирсэн байгаа. За эндээс бол халдвар төвчийн судлалын үндэсний төв сэжигтэй нэг тохиолдол тамдалт ажиглалтанд 5 тохиолдлыг бол тусгаарласан. Мөн асралт мэд эмнэлэг дээр бид нар 26 тохиолдлыг бол тусгаарлаад байна. За Турк Улаанбаатарын чиглэлийн онгоцоор бол 175 зорчигч бол ирсэн байгаа. Энэ тамдал судалгааны ажил, асуумж авах, үзлэг шинжилгээний ажил одоо үргэлжлээд ингээд явж байна. За Дархан уул аймагт Сэлэнгийн Сүхбаатар бомтоор орж ирсэн энэ галт тэрэгнээс бол 25 хүнийг бол бид нар тусгаарлаж байгаа. 5 тохиолдлын бол сэжигтэй гэдгээр халдварт Дархан уул аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт 20 тохиолдлын бол оюут эмнэлэг дээр бол одоо тусгаарлаж байна. Нийтдээ Дархан уул аймагт бол одоо 62 тохиолдлыг бол бид нар тусгаарлан ажиглалтанд аваад явж байна. 1 сарын 9-ноос хойш өнөөдрийн хүртэлх хугацаанд бол 934 тохиолдлыг бол ажиглалтанд авсан. Яг одоо 514 хүн ажиглалтанд байна. За бид сэжигтэй тохиолдол гэдгээр бол нийтдээ 264 тохиолдлыг бол авч лабораторийн шинжилгээ хийж оншиг өгөөсгсөн буюу нэг тохиолдол бол онш батлагдсан ийм тохиолдол бол байгаа. За өнөө өглөө бид нар 4-6 цагийн үед халдвар төвчийн судлалын үндэсний төвөөс мэрэгжлийн эмч нарын багийг Дорногой аймгийн одоо нэгдсэн эмнэлэг рүү зөвлөгөө өгөхөөр мөн бас тандал судалгаа хийхээр илгээсэн байгаа. Энэ баг бол замдаа явж байгаа. За сая орж ирэхээс өмнө авсан мэдээлэлээр бол тэр сэжигт онш батлагдсан иргэн маань халуунгүй 36.7 халуунтай зовёргүй байна гэсэн мэдээлэлтэй. Тухайн камп дээр бол эмнэлгийн тийм пункт байгаа. Тэр пункттэй бол хүчил төрөгч хамгийн хүчил төрөгчтэй мөн бас эрчим тэмцэлгээний монитор, дефибриллятор болон бусад тоног төхөөрөмжүүд бол байгаа. За энд бол яг мэрэгжлийн эмчүүд ажиллаж хянаж байгаа. За өвчтөнд бол вирусын эсрэг эмчилгээг хийгээд эхэлсэн ингээ явж байгаа. Ингээ халдвар төвчийн судлалын үндэсний төв дээр бол сэжигтэй тохиолдлын одоо шинжилгээ тандал судалгаа хийж байгаа. За өнөөдрийн байдлаар одоо ямар арга хэмжээ авч чадлаа ерөнхий захирлын хуу та бүхэнд мэдээлэл өгнө. За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. 2020 оны 3 сарын 7-нд өсвөлдөд нэг тусгаарлагдсан нэг тохиолдлын шинжилгээнд коронавирус илрээгүй. Дорногов аймагт Улаанбаатар сумын Бадрах Энержи гэдэг компанид бол тусгаарлагдсан нэг тохиолдол дээр коронавирус илэрсэн. За ингээд Монгол улсад коронавирусын халдвар анхны батлагдсан тохиолдол одоо зарлагдж байна, мэдээлэгдэж байна. За энэ батлагдсан тохиолдол Франц улсаас зөвлөгдөн орж ирлээ. За бид сэжигтэй шинж тэмдэг эхэлсэнээс хойш бол хавьтлыг тодруулах тандал судалгаа хийх ажлыг хийсэн. Ингээ Улаанбаатар хотод 43 Дорногов аймагт 80 хавьтал нийт 123 хавьтлыг илрүүлж тусгаарлах
хандлт судалгаа, шинжилгээ, эмчийн үйлчлэг хийх ажлыг зохион байгуулж байна. 2020 оны 3 сарын 9-нд буюу өчигдөр хөсвүүдэд 7 хүнийг тусгаарлаж хандлт судалгаа, шинжилгээ хийж байна. Харин ажиглалтанд бол 8 хүн, заргаланд совилалд 10 хүн, нийт 18 хүнийг ажиглалтанд авсан байна. Хэдийгээр өнөөдөр бид таагүй мэдээ дуулгаж байгаа ч гэсэн бидний одоо монголчууд сандрах хэрэггүй. Яагаад гэвэл энэ коронавирустэй дэлхийн 100 гаруй орн тулсан, бид бас өнөөдөр тулж байгаа боловч бид бол одоо ямар арга хэмжээ авч яаж зохион байгуулахгүй гэдгээ маш одоо тодорхой авч ажилланаа. Энэ дээр бол иргэд бол сандарч мөн одоо ажил дээр хүндрэл учруулахгүй байхыг одоо сануулж байна. Тэгээ бид нар энэ тодорхой хавтлуудаа бол хурдан ангилж өөрийнхөө одоо хөсвүүдэд болон тусгай одоо тусгаарлаж авч шинжилгээ мөн эмчийн хяналтаа хийнэ. Тэгээ тэмдэг илэрхгүй шинжилгээний эхний ээлжинд гарсан хариуг хурдан одоо ашиглаж дараагийн ажлаа зохион байгуулах учраас энэ одоо ажилтай тэмцэх ажилд бол хүмүүс яаран холоос сандарч бүх одоо янз бүрийн чиглэлээр түрүүн яригдчихгээ одоо сандарч болохгүй гэдгийг л хэлье. Зөвхөн сураг сонсоод хүмүүс чинь аюул их уцтаад ингэж байгаа нь одоо хүмүүс ажлын ачаал авж байгаа бидэрт бол бас нэмэр дарамт болж байгаамаа. Тийм учраас бид хийх ажлаа бол нэлээд сайн төлөвлөсөн, зохион байгуулсан. Эхний хэсэг хүмүүсээ авчраад одоо тусгаарласан байгаа. За тэгээд сая бас нэггүй захирал тодорхой хэллээ. Бид нар бол хэдийгээр коронавирус одоо шинэ манай улсад хүрэлтээгүй байсан хэдий ч за эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн байгууллагууд бол бэлэн байдлаа хангаад бас тодорхой хугацаанд бол ингээд арга хэмжээг одоо зохион байгуулсан. За иргэд маань ч гэсэн ер нь коронавирусээс урьдчилан сэргийлэх энэ талаарх мэдлэг мэдээлэлтэй болсон байгаа. Ийм учраас бас бүгдээрээ их сандралгүйгээр энэ одоо өвчний эсрэг хамтдаа эв нэгдэлтэй одоо байх юм бол бид нар энэ өвчний ард тул гарч чадна. Тэгээ бас дэлхийн эрүүл мэндийн байгууллагын одоо ерөнхий захирал Теодорос хэлэхдээ яг энэ үед бол эрчтэй, хүчтэй, эв нэгдэлтэй одоо байх нь хамгийн чухал шүү гэж бас анхааруулсныг та бүхэн хэлхийг хүсэж байна. За ялангуяа энэ ажил хүмүүс зөв мэдээлэл хүргэх. За хүмүүст бас одоо анхаарал хадгаламж тавих энэ бүх эрүүл мэндийн байгууллагаас явж байгаа арга хэмжээнд бол хэвлэл мэдээллийн хэрэгслийнх нь бол үнэтэй одоо хувь нэмэр оруулдаг. Та нар бол бидний одоо үндсэн туслагч юм аа. Тийм учраас баталгаагүй, нотлогоогүй, буруу зөрүү мэдээллийг бас хэтэрхий их одоо явуулж хүн амынхаа дархлааг судруулах юм бол нэгэнт манай улсад одоо халдвар ороод ирсэн тохиолдолд тархах магадлал маш өндөрөө. Тийм учраас дархлаагүй ядарсан одоо паникт орох юм бол харин бид нар энэ өвчлөөр илүү одоо олон хүн өвдөж илүү их хэрэгцлийг одоо амсах болно. Ийм учраас хэдүүлээ одоо бүх эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг дагаад гэртээ өөрсдөө тусгаарлаад тэгээд эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа амны хаалтаа зүүх, гараа угаах, дархлаагаа сэргээх их мэтлэн энгийн боловч энэ өвчнөд одоо хамгийн хэрэгцээтэй байгаа энэ зөвлөмжүүдийг хэрэгжүүлээд байх юм бид нар бас огрол багтай даван туулна. Ялангуяа одоо эрсдэл бүлэг, өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд, ахыг хууч өвчтэй хүмүүс их мэтлэн ийм хүмүүсээ одоо асарч илүү одоо анхаарч явах юм бол бид нар бас одоо энэ өвчнийг бол давж гарч чаднаа. Хоёрдугаарт нь хэлэхэд бол бас манай халдвар төвчин судлалын үндэсний төв, мэрэгжлийн хяналт, хүчний байгууллагууд бол энэ өвчтний нэгдүгээр хавьтлуудыг бол тогтоосон байгаа. Тэгэхээр бид нар нэгдүгээр хавьтлуудад авдаг бүх одоо арга хэмжээгээ бол авнаа. Тэрнээс биш одоо хамаагүй нэгдүгээр хавьталд ороогүй байж айхтар сандарч одоо бас буруу арга хэмжээ авах, дураараа одоо юм тан хэрэглэх ийм одоо үйлдэлийг одоо хийж болохгүй шүү гэж бас та бүхэндээ одоо хэлмээр байна. За ингээ энэ өвчтний одоо давхар зүйн одоо зургал байдлын талаар манай халдвар төвчин судлалын үндэсний төвийн танил судалгааны албаны дарга Амсалмаа эмч та бүхэнд мэдээлэл өгнө. За та бүхний өдрийн амрыг хэлье. За тэгэхээр түрүү манай хүмүүс мэдээллийг хийчлээ. За энэ тохиолдол бол өчигдөр өдөр халдвар төвчин судлалын үндэсний төвд нэг дорн нэг тохиолдол гэж мэдээлж байсан.
За энэ тохиолдол маань 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн онгоцоор ирсэн. За 2-наас 6-ны хооронд л Баянгол зочдод байрлаж байгаа. Тэгээд 6-ны оройны сайн шин Улаанбаатар сайн шин гэх суулгаар суугаад байсан байгаа. За тэгээд оцсон хойно биеийн байдал бас эрүүл мэндийн байдалд нь бол эмнэлэг зүйн шинж тэмдэг илэрсэн. За энэ бол хамар битүүрэх, халуурах шинж тэмдэг, бие зараах шинж тэмдэг илэрч байна гэсэн мэдээллийг өгсөн байгаа. Тэгээ энэ мэдээллийг аваад манай Дорнов аймгийн эрүүл мэндийн газраас биднэрт одоо мэдээллийг өгсөн. Тэгээд одоо энэ тохиолдол маань бас гадны улс орноос ирсэн учраас с ิจ гтэй тохиолдол гэж үзээд Дорнов аймгаас мэрэгжлийн багийг томилуулсан. За тэгээд зөвлөмж зөвлөгөө өгөөд мэрэгжлийн баг ажилласан. За ингээд мэрэгжлийн баг явахын зэрэгцээгээр Улаанбаатар хотод тухайн одоо тохиолдлын ажлын байр, хавьтаж уулзсан хүмүүс энэ бүгдийн танил судалгааг эхлүүлсэн байсан. За тэгээ энэ танил судалгаагаар Улаанбаатар хотод өөрийнх нь одоо ажлын байрны болон бусад одоо үйлчлэгэнд өртсөн нийт 43 тохиолдлыг дэлгэрүүлээд нэр усаар нь гаргаад гэртэн тусгаарлал хийсэн байсан. Шинжилгээний хариу гартал ажиллахаар. За тэгээд юундаа Дорнов аймгийн Бадрах сумдаа бол бас очиод КМП2 хэсгийн 60 хүн байсан. Тэр 60 хүнийг бид нар бас тэндэн тусгаарлалтанд оруулсан. За тэгээд аймгаас бол эрүүл мэндийн газар аймгийн мэрэгжлийн хяналтын газрын хамтарсан баг биш ажилласан. За тэгээ энэ баг бол ажиллаад ерөнхий эмнэлэг зүйн шинж тэмдэг байдлыг эргэж биднэртэй тохиролцоод маш аралтай шинжилгээний дээжийг Улаанбаатар хот руу одоо өөрөөр хэлбэл хөсөөтийн вирус судлалын лабораторид явуулсан. За шинжилгээний хариуг ирээд одоо манайх бол шинжилгээ шөнийн 02 цагт бол одоо коронавирусын шинжилгээ анхны шинжилгээ бол 90 гарлаа. Батлагдсан тохиолдлуудын шинжилгээ давтан хийн. Бид одоо бас өшөө давтан хийн. За тийм учраас Монгол улсад коронавирус талбарын анхны тохиолдол гадны улс орноос зөөвөрлөгдөж орж ирж байгаа гэсэн. За тэгээд бид нар бол одоо энэ дээр нэгдүгээр тусгаарлалт, ажиглалт гэдэг хоёр юм хийнэ. За эхний одоо миний сая хэлсэн 80 хүн, 43 хүн нийлээд 123 хүн болвол хатуу дэглэмийн тусгаарлалтын өсөлт ажиглалт. Ойр орхон лабораторийн шинжилгээ авна. За Улаанбаатар хотод байгаа 43 хүний халдварт хүчин судлалын үндэсний төв шөнийн 0 цагаас эхлээд тусгаарлаж эхэлсэн. Одоогоор 20 хүнийг тусгаарлаад байна. Бас хөдөө гадаа явсан ганцны хүнийг аймагуд руугаа хэлж бас тухайн газарт тусгаарлаж байна. За мөн одоо тэр кемп дээр нь байгаа 60 хүнийг бас тусгаарлана. За энэний зэрэгцээгээр онгоцонд явж ирсэн ойрын суудлын хүмүүсийг бид бас тусгаарлана. Тэгээд халдварт хүчин судлалын үндэсний төвд ойрын буюу одоо нэгдүгээр хавьтлуудыг тусгаарлана. За хавьтлал гэж гарч ирнэ. Өөрөөр хэлбэл одоо тухайн одоо өвчтөнтэй тохиолдолтой хамт байсан хүний дараагийн одоо гэр бүл чиг юм уу найз нөхөдийн хавьтал. Тэгэхээр энэ одоо хоёр дахь буюу хавьтлыг бид нар энэ хавьтлын шинжилгээний хариу гартал гэрт нь ажиглалтад тусгаарлана. Бүх хүмүүсийг ажил сургуулиас нь чөлөөлөөд өнөөдрөөс эхлээд цагтаа хүчний байгууллагууд, салбар хоорондын байгууллагууд өглөө улсын онцгой комиссуртаад үүрэг даалгавар аваад бид бол идэвхжээд идэвхтэй ажиллаж байна. Тэгэхээр ажилтнанд байгаа хүмүүс бол одоо урьдчилсан байдлаар нэг 200-300 хүн гарчээ. Тэгэхээр бол маш дэг журамтай энэ ажиглалтанд орох хэрэгтэй. Түүнээс гадна одоо энэ нэвтрүүлгийг сонсож байгаа ард иргэдтэй хэлэхэд тухайн одоо хавьтал болсон хүмүүс бол халдварт хүчин судлалын үндэсний төвд хандан хавьталтай дахиад одоо 2 дахь 3 дахь хавьтал болсон хүмүүс өөрсдийгөө ажил сургуулиас чөлөөлөөд гэртээ ажиглалт хийгээд ямар нэгэн шинж тэмдэг илрүүл халдварт хүчин судлалын үндэсний төвд яаралтай мэдээлэл нь бас аль ойроо өрхийн эмнэлэгтээ мэдүүлж байна. За энэ ажлуудыг зохион байгуулж явж байна. За баярлалаа. Тэгэхээр сая ямсмаа дараа их сайн сайхан тайлбарж өглөө. Нэгдүгээр хавьтал, хоёрдугаар хавьтал. Тэгэхээр нэгдүгээр хавьтлыг бол бид нар халдварт хүчин судлалын үндэсний төвд шинжилгээ авч одоо тусгаарлаж байгаа. Тэгэхээр энэ хавьтлуудын тоо бол манай одоо эмчнэрийн танил судалгаагаар бүрэн байгаа. За хоёрдугаар хавьталд орсон хүмүүс бол гэр өөрийгөө 14 хоног тусгаарлаа. Түрүүний миний хэлсэн одоо арга хэмжээнүүдийг аваад бидний эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөндөө зөвлөмжүүд байгаа. Одоо хоолоогоо давс, сод, сарвангийн уусан талаар одоо хоолоогоо зайлах, гадагшаа гарахгүй байх,
одоо чанартай дахлаа сэргээх хоол унд хэрэглэх, өөртөө тохирсон дасгал хөдөлгөөн хийх, стресстгүй байх, тайван унтаж амрах гэдэг маш олон одоо зөвлөгөөнүүд байгаа. Энэ зөвлөгөөнүүд эрүүл мэндийн яамны МОХСМ гэсэн вебсайтн дээр бүгд байгаа учраас тусдаа одоо бүх нарийн одоо цонхоор манай энэ одоо юуны захирын ажилтнууд бол хийцэн байгаа учраас хүн болгон хараад тэндээс яг өөртөө тохирсон зөвлөмжийг бол авч болно. За үүнээс гадна бас амбуу даргын хэлсэн дээр нэмээд энэ хүн одоо 3 сарын 2-нд Монгол улсад ирснийхээ дараа 3 сарын 3-4-нд бол Ариг Брянда гэдэг үдийн хоолны газар бол 2 удаа хоол гарч ирсэн байгаа. Тэгэхээр тухайн одоо 3-4-нд бас тэр хоолны газар орсон хүмүүс бас өөрийнхөө биеийг ажиглах, анхаарах ийм одоо 2 дугаар явдал шүү дээ. Тийм учраас бас ийм анхаарах ийм одоо сэрэмжлүүлгийг өгч байна. Хин анхаарал сэрэмжтэй байж ч одоо бид нар энэ өвчний арга гарна гэдгийг бол та бүхэндээ бас дахин хэлмээр байна. За ингээд та бүхний сонирхсан асуултанд хариулъя. За, олон асуултад сураад бид нар мэдхээр хариулъя. За, нэгдүгürt нь бол энэ хүний гэрэлт нь одоо 3 сарын 2-нд орсноос буухад бол энэ хүнд ямар ч одоо халуурах, ханиах одоо шинж тэмдэг бол байгаагүй. За, тийм учраас энэ хүнд бол өөрийгөө одоо гэртээ тусгаад ажиллаа гэсэн зөвлөмжөө өгөөд ингээд явсан байгаа. За, хоёрдугаарт нь KFC-ний хувьд бол 3 сарын 2-нд 3-нд тэр хүн одоо өглөөгөр KFC захиалж үлдсэн байгаа. Тэрнээс бол KFC-д бол орж одоо хоолойгүй байгаа. За би ийм байдал бол бас одоо шинэ халдвар ер нь амархан хүндэрдэг ийм байгаа. 3 өдөр одоо халуурсан ийм одоо ийм байдалтай байгаа. За эмчилгээний талаар бол гойж байгаа дараа хариулж. За би түрүү эмчилгээг бол хэлсэн байгаа. 57 настай хүн байгаа. Яг одоогийн байдлаар бол өглөө 9 цаг 30 минутанд халуун 36.7 хэмтэй халуунгүй байна. За өөрөө байхгүй байна гэсэн эргээ өөртөө байгаа энэ халдвар илэрсэн гэдгээ бол өөрөө мэдж байгаа. За энд вирусын эсрэг эмчилгээ хийж байгаа. Өргөн үйлчилгээтэй антибиотик эмчилгээг бол эхлэх энэ одоо чиглэлээр яг бид нар ерөөсөө Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын заавраар боловсруулсан энэ коронавирус талдварын үеийн онцлогын эмчилгээнийхээ зааврын дагуу эмчилгээгээ бол хийгээ явж байгаа. Дутагцсан эм тариа бол байхгүй байгаа. Одоогор бол яг байгаа эмнэлгийг би түрүүн бас хэлсэн. Тэр эмнэлгийн пункт ажиллаж байгаа. Тэр пункт нь ханы хүчил төрөгчтэй эрчим тэмчилгээний монитор, атсуус, дефибриллятор зэрэг энэ тоног төхөөрөмжүүд бол байгаа. Тэнд мэрэгжлийн эмч ажиллаж байгаа. Халдвар түвшин судлалын үндэсний төвөөс бас мэрэгжлийн халдвартын эрчим тэмчилгээний эмч, давхар судлаач эмч болон бусад мэрэгжлийн хүмүүс бүгд очиж байгаа. За асма дараагаар шинжилгээнд яг хэвээр байдлаар 100 мэдж болох юм хэрэгцээ бас гарч ирж байна. Тэрнээс мөрөн чанартай өчигдөрөөс хэлсэн онцлогын нөхцөл 5 жил одоо үйл ажиллагаа тооцсон гэж юм байна. Тэгээд жомын манай одоо шинжилж байна гэдэг. Одоо энэ спорт тусмаар ингээд гарч ороод гадны журам хүмүүсийг хэлчихвээ. Ямар хариуцлага гэдэг бас мэдээлэл бас нарийн дараа бас хэлж байна. Ороод ирэх юм бол эсвэл маш их зүйл таарах гэсэн. За одоо эсвэл яг энэ хэмжээгээр өөрөө хатаан тэрийг ясаасаа өөр скил ното яаж хийж байгаа. За асуулт нэрэлээ. Тэгэхээр эхлээд 3 сарын 2-нд их шинжилгээ авсан гэж хэлээ. Монгол Улсын засгийн газар гадуур байгаа мэдээлэл бол ташаа мэдээлэл байна. За улсын онцгой комиссийн шийдвэрээ бүгдээр Хятад ард улс, бүгдээр Солонгос улс, Иран, Итали, Япон улсаас ирсэн иргэдийг тусгай байрланд ажиглалтанд авах ийм шийдвэртэй. За энэний дагуу бид нар хэмжээсэн. За энэс бусад улс орноос ирсэн зорчигчдыг өөрийнх нь байрлаж байгаа байр, зочид буудал гэртээ өөрийгөө 14 хоног тусгаарлаа гэдэг
ийм зөвлөмжийг өгч ирсэн. Тухайлбал тухайн иргэн тохиолдол маань 14 хоног 2-оос эхлээд 16-ны хүртэл 14 хоног гэртээ байх ийм одоо зөвлөмж аваад явсан байна. Тэгэхээр бол энэ бол шинжилгээ хийгдээгүй өөрийгөө чеклистээр хэн гэсэн энэ мэдээ бол ташаа. Нөгөө талаар лабораторийн шинжилгээ 100% найдвартай. Энийг бол одоо бид хаач хэлнэ. За дараа нь өөр нэг нь юу вэ? Онцлог баталгаатай гэдгээс хэлчихлээ. Тэр нь онцлог за бид энэ ажил тусгаарлах гэдэг хязгаарлахгүй эрсдлийн үнэлгээг одоо бид хийх гэж байна. Эрсдлийн үнэлгээг бол тухайн тохиолдлын өөрчлөгдөх үед хийгээд идэг. Тэгэхээр бид нар эрсдлийн үнэлгээ хийж би танарт хэлж байна. Ойрын хавьдлаа ерөнхийдөө тоог нь гаргацсан байна. Хоёр дахь хавьдлуудаа бол судалж байна. Нийт хичнээн хавьдал гарах нь уу, явдал зам хүрээнд бас өшөө наривчлан судалж байна. Энэ бүгд дээр үндэслээд үнэлгээ хийнэ. Урьдчилсан байдлаар төрөвчлсөн алгоритмээр бол ер нь өндөр эрсдэлтэй. Маш өндөр байгаа. Тийм учраас бид нар бүх арга хэмжээгээ бол шатааруулаад эпидемиологийн боримоор аваад явна. За энэ хүнтэй хамтал болсон, энэ хүнтэй хамааралтай өөрөөр халуураад ямар нэгэн шинж тэмдэг илрээд халдвар түвшин судлалын үндэсний төвд хандсан ийм тохиолдол байхгүй. Одоо бас тушаа мэдээлэл. Эмхтэр очиж олуулаа бас ингэж божгож болохгүй гэдэг байгаа шүү дээ. Эмхтэр божгож болохгүйгээ би саяхан хэллээ. Ажилтнанд байгаа хүмүүс биеийнхээ эрүүл мэндийг хянаа ямар нэгэн өөрчлөлт гарвал утсаар биднэрт мэдээлэл өгье. Онцлог хүртээмжтэй одоо халдвар түвшин судлалын үндэсний төвийн вирус судлалын лаборатори 4,000 хүний онцлог харшлуу одоо бэлэн байж байгаа. Emax компани 8 ажил ирээгүй. За одоо ирээгүй байгаа. Тэр хүмүүсийг Emax компани бид нар шиг даалгыг хардаг хүмүүс шүү дээ. Emax компани ажилчид бол ирээгүй байгаа. Ирэхээр бид нар донцоор мэдээлэл нь ирээд манай халдвар төвчин судлалын үндэсний төвийн хүмүүс хүлээж аваад ингээд бас одоо хийдэг тандал судалгаа шинжилгээ бүх юмаа хийнэ. За цаг үеийн нэг нэгээрээ хүмүүсээ дараалалтай идэвхтэй ярих тань. өөрсдөө тусгаалаарай гэсэн үг байхгүй. Одоо тэгэхээр бусад улс орноос ирсэн иргэдийг яах вэ? Тэрийг тусгаарлах уу эсвэл одоо юм яаж өөрсдөө хувийн зохион байгуулалтаар олсонгүй шүү дээ. Тэгэхээр одоо цаашдаа явах. За баярлалаа. Бид нар цаашдаа олон юм ярьж байгаа. Одоо дэлхийн 109 орнд гарсан юм чинь дэлхий дахин бүгдээрээ эрсдэлтэй. Энэ дахин сууж байгаа бид нар бүгдээрээ эрсдэлтэй. Тийм учраас эрсдлээс одоо өөрийгөө хэрхэн хамгаалахыг л бид нар одоо та бүхэндээ зөвлөж ингэж яриад байгаа. За ер нь өвчл бол өдрөөс цаг минутаар одоо яг ярьж байгаа минутанд байсан өвчл 10 минутын дараа өөр болж байгаа, нэмэгдэж байгаа. Ийм учраас тухайн улс орнтой одоо ямар байдлаар яаж харьцах вэ гэдгийг онцгой төвчдөр байнга ярьдаг. Өнөөдөр ширсэн, өнөөдөр бас үдээс хойш дахин одоо ярихаар ингэж төлөвлөж байгаа. Ийм учраас гадаад одоо аль болохоор гадаад улс оронд ер нь явахгүй байх, яваад ирэх юм бол өөрийгөө одоо тусгаарлах гэдэг дэлхийн эрүүл мэндийн байгууллагын алтан одоо дөрвөн зөвлөмж бид нар тогтож байгаа. Энэ зөвлөмжийг хүн болгон хэрэгжүүлэх одоо шаардлагатай байна. За тэгээ бид нар цаг үеийн асуудлаар мэдээ шинжилгээ, нэгдүгээр хавьдлын талаар бүх асуудлыг бол та бүхэнд цаг үеийн асуудлаар лайв хийх юм уу, эсвэл хэвлэлийн баг хурал хийж та бүхэндээ одоо байнга мэдээлж явах болно. За баярлалаа та бүхэнд. За хангид тусламжийнхыг бол одоо бид нар олон удаа би хэлж байгаа да, манай сайд дарга нар олон удаа хэлж байгаа. Нэг ч юмыг эрүүл мэндийн яамд авч үздэггүй, бүгдийг эрүүл мэндийн байгууллагт шаардлагатай газараа бид нар хуваарлж өгдөг. За манай энэ цахим дээр бас та бүхэн одоо утсаар зөвлөгөө авах юм бол түрүүний миний хэлсэн утаснуудаас гадна аймаг орон нутаг бүх нийслэлийн дүүргүүдэд ажиллах одоо 24 цагийн болон 8 цагийн одоо утас байгаа. Энэ утасны жагсаалтаар бас иргэд олон нийт бол одоо бид нартай бас харьцаж болно. Дээр нэмээд бид нар 119 гэдэг одоо хотлайныг бас бий болгож байгаа өнөөдөр. За баярлалаа. За, өөрсдөө хамтдаа бүгдийг тус тусна аваад